61. Тааса. Самбайсан та бүхэнд энэ жимнэргүй. За Cryptoverse-ийн энэ ээлжлэгийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ерөнхийдөө 7 сар болон 7 сард маань бол нөх онц сонирхолтой мэдээнүүд төтөл их байсангүй. Гэхдээ ингээд ингэ жилээр орцох гэж байна. Бага хэдэн мэдээг төлөө явчихсан. Европт бол бас нэг том асуудал үүсэж байгаа. Европын холбооноос болонгууд крипто биржлэг крипто холбоотой үйл ажиллагаа явуулах компаниуд ямар дүрм журмын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой вэ гэдэг зүйл батлагдаад. За энэний дагуу 7 сарын 1-ээс зарим нэг газрууд бол зэрэгч бэлтгэх нэлээдгүй газрууд ирэхэд бол одоохонд үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа. За нийтдээ 3 гаруй компани криптод үйл ажиллагаа холбоотой үйл ажиллагаа явуулах компани байгаас 210 шиг гэнэлийг зөвшөөрлөө авч чадсан байна. Ингэснээр ирэхэд нийт 7% нийт одоо үйл ажиллагаа явуулах хүслээ компаниуд 7% зөвшөөрсөн гэж байгаа. За тэгээд хамгийн гол нь Binance маань 7 сарын 1-ээс ахуулаад яг тухайн хууль дүрм мөрөн стандартыг хангаж чадаагүй гэдэг үндслээр бас тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байгаа. За мэдээж үйл ажиллагаа явуулах гэх юм бол манай дүрм журм стандартыг мөрд. За үгүй бол үйл ажиллагаа явуулахгүй гэдэг хатуу шаардлага тавигдсан байгаа. Тэгэхээр нэлээд хатуу шаардлага шүү дээ. Binance ч одоо номер 1 төлөвлөж бас хэлэх юм. Тийм. Тэгээд одоогийн байдлаар бол Европт бол шинээр Binance аккаунт үүсгэж болохгүй. Тэгээд шинэ спот арилжаа болон депозитууд болохгүй байгаа юм байна. Гэхдээ мэдээж өмнө аккаунт нийцсэн хүмүүс бол мөнгө татаж авах бүрэн боломжтой байгаа. Тэгээд энэ нь одоохондоо бол муу мэдээ боловч мэдээж Binance ч одоо тэр бүлэг бирж юм шиг мэдээ стандарт хангалт ороод ирэх л байна л та. Тэгээд одоохондоо бол энэ бас тодорхой хэмжээнд зах зээлд нөлөөсөн байж магадгүй Европын холбооноос энэ дүрм журмын дагуу бол Binance үйл ажиллагаа явуулах нь тодорхой хугацааг хязгаарлагдсан байгаа. Яг нэг талаараа яг ингэ зах зээлтэй болоод шаардлагын өнөр нэг нь сайн өөрөөс нэг талаараа сайн л тий. Одоохондоо ингэ шүр шатааг байгаа жоохон муу юм шиг боловч яг алстаа бол ингэ дүрмтэй журамтай болж эхэлж тий. Нэг талаас яг зөксөдөж л байгаа. Тэгээд дээрэс нэг Diamond Hand Crack хийсэн гэдэг нь бол strategy биткойноо зарсан гэдэг мэдээлэлтэй холбоотойгоор энэ зах зээл асуудалтай байна уу да гэсэн найз байгаадсан. За энэтэй холбоотой дээрэс нь мэдээний мэдээж тэр юм уу 60,000 гэдэг төвшнөөс бол доошоо 58.4 рүү очсон баг шүү. Тэгээд 58.4-өөс нь болонгуудаа Fed-ийн мэдээ гарч ирээд аварсан байгаа. За Fed-ийн дарга гэх юм уу Kevin Warsh хэлснээр бол за инфляцийн нөхцөл байдал одоо инфляцаас үүдэх хэсэл бол бас нэлээд буурах төлөвтэй байгаа гэсэн мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор буцаад хурдан сэргэлт аваад бас 60 руу ороод ирсэн байгаа. Энээс гадна юу басан Circle гэдэг одоо USD одоо stable coin-ийн томхон компани байгаа да. Circle-тэй өсөлтөөр OpenUSD бас нэлээдгүй хүчтэй олж ирсэн. За энэ дээр болонгууд олон компаниуд нэгдсэн байгаа. Visa, Mastercard, BlackRock гэсэн Aptos, Solana, Ripple хүртэл орж ирсэн. Тэгээд албан ёсоор за USDC маань бас ингээд яг өөртөө өсөлтөй боллоо гэсэн зүйл яригдсан. За USDC талаас одоо манай стил зах зээл дээр бүр эзэлсэн хэвээрээ байгаа шүү гэдэг мэдээллийг хийгээд бас нэг захирал нь одоохондоо бол ингээд өсөлтөж болж ирээгүй гэхдээ шинээр ингээд энэ төлөв үйлчлүүлж байгаа компани бас ингээд нэмж чад таатай байна гэсэн зүйлийг бол ярьсан. Тэгээд манайх хүчрэг байр суурьтай хэвээрээ байгаа шүү гэдэг зүйл ярьсан. Боловч энэ дээр нь бас тодорхой хэмжээнд хүмүүс нөгөө талаар илүү сайн бэкграундтай учраас одоо урах хандлага ч юм уу урах ч үед илүү ашиглаа гэдэг сонголтууд бас хийгээд байгаа шиг байлаа. За одоо яг одоогоос бараг жилийн өмнө Fear and Greed Index маань 71% шуналтай гэдгээр зааж ирсэн юм байна. Түүнээс хойш дандаа ерөөд бол уналттай буюу айцтай төвийг сагсан гэж явж ирсэн юм байна. Тэгээд сүүлийн 7 хоног бол Extreme Fear буюу маш их айцтайсан. За яг түрүүний аварсан мэдээ гэвэл Fed-ийн гаргасан мэдээ цаашдаа инфляц буурж магадгүй инфляц буурж байгаа нь буурах хандлагатай. За тэгэх юм бол мэдээж нөгөө бодлого юм уу гэдгээс хаашаа дахиад яригдана. Тэр нэг эдийн засгийн одоо мэдээлэл бол мэдээж эрийг сайн мэдээ байгаа. Мэдээж энэ дайнтай холбоотой асуудалс нэг талаа арай нэг жоохон намжаад хоёулаас гэрэл зэрэг бабаар хийгээ яваад байгаа. Гэхдээ яг одоогийн байдлаар шийдэгдсэн зүйл байхгүй байна. За яг одоогийн энэ Fear and Greed Index харж арилжаа хийдэг хүмүүс байвал за мэдээж айж байгаа үед нь маркет айцтай байна. Тэгэхээр мэдээж худалдаа худалдаж чүү цаг болоо. Гэхдээ мэдээж энийг бол спот арилжаанаар ажиллавал тэгж үг шаарч байна те. Яг short futures арилжаанаас чинь өөр маш эрсдэлтэй учраас спотор худалдаа авах бол тохиромжтой цаг үед болж байгаа бол энэ 58,000 гэдэг дээр бол нэлээд олон жиргэнүүд явсан. Энэ нэг сүрж гинүү эсвэл яг боломж гаргаж иргэн үү гэдэг дээр ярьсан 120,000 байсан. 120,000 доллар дээр байсан BTC маань 58 дээр очиж тэ тэгэхээр ч одоо 50-60% уналттай байна. Тэгэхээр магадгүй дахиад дараагийн bull run эхлэхэд одоо авахад 90 долларын хай дээр очлаа гэхэд 50-60% чинь нугараад очиж шít. 50% гэхэд бол буцаад өслөө гэхэд бол 100% ашиг болж
ороод ирнэ. Тэгэхээр бас нэлээ боломж ижсэн магадгүй. Тий, одоо 26 онд болонгууд биткойн ерөөхдөө нийт 27 онсон байна. Тэгээд all time highs бол 50% уналттай явж байгаа. За, ингээд явж байхад нөгөө нэг номер 2 coin одоо Ethereum-тэй холбоотой бас юм болж Ethereum Foundation ажилтаа сомтгоод байгаа. Дээрэс нь төсвүүд ханж байгаа гэдэг зүйлээр явж байгаа. За, энэ тайлбар нь бол ерөөхдөө гол цөм банк бүрэлдэхүүн авч үзээд цөм бүрэлдэхүүнээр одоо илүү акцтай ажиллах гэдэг зүйлээ тэгэл ярьж байгаа шиг байлаа. Үндсэн тайлбарыг харахад. Гэтэ энэ бас тэрний хүний үзэж байгаа боломжтой орж ирсэнтэй холбоотойгоор хөгжүүлэлтэн дээр угаасаа хүмүүсийн нөлөө багасж байгаа. За тэрний ч нөлөө байж магадгүй гэсэн зүйлийг тайлбарлаад байгаа. Ямар ч байсан үнэнд бол нэг шууд утгаараа нөлөөлөхгүй байх. Гэхдээ яах нь харчлаа тий. За нөгөө тал Трампын одоо хөрөнгө орлогын мэдүүлэг гэх юм уу да. Гарч ирсэн 1.4 тэрбум долларыг бол крипто зах зээлээс олсон гэдэг мэдээлэл гарсан байсан. За манай хүн чинь гарч ирэнгуутаа World Liberty гэж coin гарсан. Meme coin-ууд гарсан. Би мөнгө авъя гэсэн чууц гэж байна уу? Хуц гэсэн юм би. Donald Trump локалчод өгөхгүй байгаа. Millennial and Trump band зөндөл meme coin гарсан. Ингэж байгаа ах нь өнөөч гэдэг гэж би айж байна. Тэгээд өөрхөн хүмүүсд бас энэтэй холбоотой манифест хийсэн байсан гэдэг ирэхэд ер нь inside trade гэдэг зүйл нь ярьцсан тий. Тийм. Тэр зүйл нэлээд яригдсан. За тэгээд 7 сар бол яг өмнөх юу таарах юм бол bear market-ийн turning point байжсэн. Тэгээд 7 сар нөгөө Clarity Act гэдэг байгаа криптогийг одоо биткойн дээр буюу commodity юм уу гүм үү гэдэг шийдсэн тэр нэг том хоолны төсөл яг цаашаа явах уу юу гэдэг зүйлийг шийднэ гэдэг байгаа. Тэр утгаараа талаас илүү онцлог байгаа байх. Гэхдээ ер нь бол наадмын үеэр ч гэсэндээ бас Америкт хүмүүс наадам тэмдэлт юм шиг байлаа. Онцлог мэдээд гарч эхэлтгүү 9 сар бол угаасаа зах зээл маань илүү итгэж байх. Яг ерөнхийдөө угаасаа амралтын л үйлрэл л та тий. За ингээд миний хөрөх мэдээ бол нүрээд дуусч байна. Магадгүй энэ хугацааг ашиглаад та тий шинээр гарах шинээр drop хийх coin token-уудын даалгаврыг биелүүлээд байж болох бах. Маш сайн судалж агаад ирээдүйд ихснэ ганц хоёр хийж яхад бараг болох болов доо. За зангуур хүнтэд дууссан бол technical analysis руу шууд орцгоё. За юу яцхан? За тэрдүүлээ BTC дээр за таамгуудаа апдейтгээ явчих. За мөн бас олон төрлийн шинжилгээ хийж байгаа учраас за тэр шинжилгээний маань явцсан хэрэг байна гэдэгтэй танилцаад явъя гэж байна. За ямар ч байсан эхний шинжилгээгээр за хэдүүлээ сэрэ зураад BTC дээр явж байгаа. За сэрэний шинжилгээний хамаа за ерөөдөө бол ханшийн хувьд бол сэрэнээс дэшегээ нэг хальт fake out төлөвлөгөөгээд гарсан. За үнэн нь гоё давхцаад доошоос магадaltaй паттерн үүссэн. Сэтэрсэн. За одоогийн байдлаар бол сэрийн дотроо буюу за яг энэ сэрийнхэн range дотроо ялж чаддаг явж байна. За сэрийнээс хальт гарсан идчихсэн bearish maгийн паттернаас унссан. За түүнтэй холбоотой бутад сэрийнхэн доотлын бараг parallel line хүртэл голын median line хүртэл шалгаад за дээдлийн parallel line-тай нэлээ харьцах маягтай харилцаалагдаад явж байна. За 15 минут руу бага цагаар нь ороод харвал за энэ дээр голын line дээр нэлээд сайн support-ыг бол аваад явуулсан шүү дээ. Доошоо ороод эндээс ерөөдөө эсэргүүцлийн хөдөлгөөн буюу худалдаа авах хөдөлгөөнд бол нэлээд орж ирсэн харагдаж байна. Тэгэхээр энэ line бол ажиллаа сайн хийж өгсөн байна. За үүнээс хойш бол за эндээс мэдээж нэг Fed мэдээ гарсантай холбоотой BTC өсөлтийн хөдөлгөөн бол эндээс нэлээд хүчтэй орж ирсэн байдаг байгаа. За дараагийн шилгээ. Дараагийн шилгээ чүүлээ. За энэ юуны шилээ. Урдны түүхээ хэдүүлээ тавтагднаа гэж үзээд байгаа шүү дээ. За ерөнхийдөө урдны түүхийг бол нэлээ бараг л яг явсан доо тий. За түүнээс яг уналтыг таамагласан уналт маань яг орж ирээд одоо яг хич таанаг өгч байна. За уналт орж ирээд 259 өдөр буюу за бараг л жилийн өрөөцг гээд явж байна. За одоо бол хэдүүлээ хүлээж байгаа зүйл нь юу гэхээр range хөдөлгөөн буюу эндээ BTC маань хэсэг side wave-ыг ярилж явж хаад эндээс дараагийн bull market буюу дараагийн өсөлтийн хөдөлгөөн орж ирнэ гэж таамаглаад байгаа. За мэдээж энэ өсөлтийн хөдөлгөөн орж ирэхэд юу мэдээж хэрэгтэй болох вэ гэхээр мэдээж geopolitical асуудал шийдэгдэх хэрэгтэй байна. За тэгээд Америкийн хэсүүс инфляц буураа бодлого юм уу таатай эдийн засгийн нэлээд таатай зүйл болох юм бол мэдээж market бас дэшиг хөдлөх хандлагатай болж ирэх болов уу гэсэн таамаг бол байна. За тэгэхээр мэдээж одоо л яг side wave-ийн хөдөлгөөн дээр ажиллаж байна гэсэн үг. За доо онлыг ярьсан те. За доовор хэдүүлээ. За 4 цаг руу нараалаад харчих. За 4 цагаар харавал хэдүүлээ энэ ч дандаа шинэ bull market-ийн үед бол higher high хийж явдаг. За bear market-ийн үед бол
lower high хийж явдаг ба. За ингээд хардаа дандаа lower high хийсэн. За энэ дээр дандаа шинэ lower low. За энэ дээр ингээд 4 цагийн байдлаараа дахиад энд шинээр lower low цэг үүссэн байна. За тэгэхээр lower low цэг үүссэн учраас юу хүлээх боломжтой вэ гэхээр шинээр lower high үүсэх магадлалтай гэж үзсэн. Тэгэхээр эндээс паттернтайгаа холбоод уялдаа холбоог нь үзье гэвэл за мэдээж дээрээс уналтын импульс орж ирсэн, correction ороод ирсэн, дараагийн импульс ороод ирсэн, correction орж ирээд энэ correction-ы тааз нь өөрөө шинэ lower high болж өгөх юм бол за магадгүй дахиад шинээрч lower low хийх үүсэхгүй гэсэн үг. За тэгэхээр нэлээд дэжгүй гоё паттерн үүсэж шастарч гисэн. За тэгэхээр мэдээж базарын correction-ыг орж ирээд дахиад уналтын орж ирэх болов гэсэн таамаг бол байна. За бас нэг аюултай зүйл нь ярих юм бол за мэдээж BTC-ийн хувьд бол impulse correction гэдэг хөдөлгөөнийг явж байгаа тийм. Дээрээс оржсэн impulse correction за энэ хөдөлгөөнийг ийшээ татах юм бол ийшээ impulse энэ correction энэ дахиж оржсэн. Дахиад энэ impulse хөдөлгөөн дахиад ийшээ орж ирэх хандлагатай гэдэг үднэс. За BTC бол доотлоо яроол нь бол нэг 46 мянга орчим руу нэг унаад за эндээсээ магадгүй жоохон сэргэлтийн хөдөлгөөн орж иж магадгүй гэж бодож байна. 46 мянга хүртэл унлаа гэх юм бол энэ чинь all time high-аас нэг 63 орчим хувийн уналт үзүүлж байна гэсэн үг. За одоогийн байдлаар бол BTC за хамгийн ихтэй 54 за одоогийн байдлаар нэг 50 орчим хувийн уналттай харагдаж байна. Тэгэхээр мэдээж яг ингээд татаад харуул энэ импульс хөдөлгөөн бол бүрэн явсан. За энэ импульс хөдөлгөөн бол арай бүрэн явж дуусаагүй байгаа харагч тий. Тэгэхээр магадгүй энд үүссэн том паттерны correction хөдөлгөөн одоо энэ дахиж ингэж орж ирээд уналтын орж ирэх магадaltaй. За энэ том цагийн support байгаад байгаа. За weekly chart гэх юм бол энэ чинь бүр урдны цагийн all time high байгаа шүү дээ. Урд нь all time high үлжсэн бүс за урд нь дараагийн bull market эхлэх үед нэлээд том тааз болж чарга үзэлдэж байгаа. Дэшээс тэрсэн. За дэшээс трээд эргэж ирээд шалгахад энэ нөрөө support болж ирсэн. За энэ жилийн шинээр тогтсон all time high-аас хүчтэй уналтын хөдөлгөөн унж орж ирээд хаана тогтсон бэ гэхээр урдны all time high дээр бол нэлээд сан support аваад дэшгээ correction л орж ирсэн. За гэсэн хэдий ч гэсэн одоо бол доош сэтгэлтийн маягийн хөдөлгөөн орж ирж байна гэсэн. Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэхээр одоо энэ чинь ингээд тааз байжгаад дэш стрейт шалуулсан буцаад доошоос ирэх юм бол энэ чи эргээд ирэх юм бол энэ дээрээс таазлах магадaltaй байдаг. Тэгэхээр магадгүй эндээс нэг иймэрхүү паттерн үүсч болох юм тий. Тэгээ энэ нүрээ ингээд тааз болж өгч болохоор. За одоо ингээд харуул нэг энд иймэрхүү bullish маягийн паттерн үүсэж байна. Дэшээс стрейт явах юм бол за өслөөхэд нэг 69,000 орчим руу өсөөд эндээс бол нэлээд том сэргүүслийн цэг бас байж болохоор харагдаж байна. За энэ дээр хэлээд илэрэнгүй паттернаас урцсан байна. За хэдүүлээ энэ 7 хоногийн хугацаанд энэ чи хэзээ пост оруулаа. Ерөнхийдөө энэ шинжилгээг бол оруулсан. Bearish маягийн паттерн доошоос төрчлээ, дахиад гой үүссэн, дахиад доошоос төрсэн, энд гой bearish маягийн паттерн үүссэн. За энэ арилжааг бол манайхыг дагдаг. За энэ шинжилгээний арга барилаар мэдж байгаа хүмүүс бол ихэнх нь баг энэ арилжаанд орж амжсан болов гэж бодож байна. За ямар ч гэсэн энэ арилжаа ингээд яваад дууссан. За өнөөс хойш нэг арилжаал хийгээгүй байна да. За одоогийн байдлаар үүсэж байгаа түрүүний паттерныг арай илүү зэгцтэйгээр дурсан байгаа нь энэ паттерн. За дээрээ тааз. Доороошаал. За энд ингээд шал. Тэгэхээр одоо BTC-ийн хувьд хамгийн ойрхон очиж болох цэг нь хаана вэ гэхээр хэдүүлээ тодорхойлох цэг гаргадаг штэ. За тэр шиг зүйл гаргая гэвэл энэ хамгийн анхаарах боломжтой цэг бол яг энд байж таарч. Энэ нөр нэг 12,000 орчим руу байж болж байна. За эндээс яг арилжааны оролтыг төлөвлөнө гэх юм бол мэдээж дэшээс тэр магадaltaй. Би bullish маягийн паттерн үүссэн байна. За тэгэхээр магадгүй эндээс дэшээс сэтрэлтийн хөдөлгөөн орж ирэх юм бол сэтрэлтэн дээрээс нь entry хийж болж байна. За эсвэл сэтрүүлээд pullback маягийн хөдөлгөөн орж ирсний дараа буюу энэ доовыг дэшээ хөвдөд шинэ higher буюу бага цагаар шинэ higher хийсний дараа тоошо correction хөдөлгөөний уналтан дээрээс нь long арилжаа хийж болж байна. За эсгүй бол мэдээж энэ чинь trend line байгаа шүү дээ. Trend line-ы дээрээс хариулт аваад уналтын хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр магадгүй эндээс хариулт аваад уналтын хөдөлгөөн орж магадгүй. За эндээс сайн уналтын хөдөлгөөн таамаглаж байгаа буюу за яаж уналтын хөдөлгөөн дээрээс нь short арилж миний хувьд ордог вэ гэх юм бол за илүү татаад харчээ те.
За ханш ерөнхийдөө бол танай илүү копич. Дахиад нэг ингэж өсч орж ирээд. За ерөнхийдөө ингээд энэ тренд лайнтайгаа харьцаад энэс дээшигээ ингэж гарчиж чадахгүй. Ингээд шалгаад яваад байх юм бол за энэ нэлээд том эсвүүслийн цэг байгаа юм байна гэж үзээд эндээс short арилжааг risk entry гэсэн үг. Тэгэхээр энэний оролтын бас гоё нэг юм JJ trend line risk entry учраас stop loss аяга бага тавиудж өгөх боломжтой байдаг. За эндээс яг заримдаа маркет бол иймэрхүү хөдөлгөөнөөр ядгүй гэхээр яг дээш нь ингэж байгаа liquidity хавах маягтай байдаг юм шиг те. Ингэж ирж шалгаж жагаад нэлээ олон short арилжаа цуглараад ирэхээр за хүмүүс ч мэдээ short арилжаанд дараа stop loss-ыг 164 орчим юм бол дээшээ нэвийг татаад тэгээд тэрнээс хойш доош уналтын хөдөлгөөн үргэлжилчихдэг те. Яг энэ дээр нөө дийлэнх арилжаач short арилжаанд орсон дижсээ stop loss авагдаад яг өөрх нь харжсан чиглэлийн дагуунах иймэрхүү хандлагууд байдаг учраас за тиймэрхүү liquidity хамах хөдөлгөөн бол нэлээ орж магадгүй. За тэрийг бол нэлээ ажиллаж агаад энэ trend line-тай хэр сайн харьцах вэ гэдгийг л нэлээд сайн ажиглана гэсэн үг. За илүү одоо богино цагийн план гэх юм бол за энд нэг иймэрхүү correction хөдөлгөөн маягийн зүйл орж иж байна те. За нэг иймэрхүү triangle маягтай паттерн орж ирж байна. Тэгэхээр энийг бол ингэж зураад за арилжаанд орж байгаа хүмүүс бол арилжаанд яг шалгаж үзэж болохоор паттерн харагч байна те. Энийг бол яг ингэж зурж агаад яг өрсдөрсөн тал руу л арилжаанд орно сүгэлтэй. Одоо энэ чинь ингэж яваад шахагдаад дээшээ гарах уу доош гарах уу гэдэг шийдэх бах. Тэгэхээр мэдээж энийг харж агаад доошоос төрчүүл доошоо дээшээс төрчүүл дээшээ. За мэдээж энэ дээр stop loss заавал тавих хэрэгтэй. За жишээ нь long арилжаанаас төрчлээ гэх юм бол triangle pattern-ийн доор stop loss-ыг тавьж өгөөд дээшээгээ. За эсрэгээр бол мэдээж яг адилхан. Доошоос төрчих юм бол triangle pattern-ийн таасныхан дээр stop loss-ыг байршуулад доошоо. Мэдээж иймэрхүү хэмжээний stop loss авч бол энийг 2 3 нуглах хэмжээний заавал рискээр орд харьцаатай арилж байвал зүгээр гэж бодож байна. За өөр зүйл яривал за нэг gold дээр хэвлээ. Таамагаа төвшүүлчтэй. За gold-ыг бол унана гэсэн таамагтай байсан. За gold мэдээ сайхан унсан. За одоо харин gold дээр үүсэт байгаа зүйл хэм бол нэмэрхүү bullish making pattern үүсэт байна. За мэдээж ойрын очиж болох цэг гэх юм бол за унлаа гэх юм бол 3500 өслөө гэх юм бол нэг 4500 гэсэн түвшин рүү харагдаж болж байна. За эндээс үл яг адилхан үйлдэлүүд тавтагд. За энийг жоохон цэвэрхэн зурх гэдэг үс. Ихтэйс нь цэвэрхэн зурх үс. За нэмэрхүү bullish making pattern үүсэж байна те. За эндээс нэмэрхүү bullish pattern дотор дахиад нэмэрхүү маягийн bullish making pattern үүсч байж болох юм. За тэгэхээр бүр ойрын цэг дээр очно юм бол эндээс correction толгой орж ирээд өслөө гэх юм бол 4300 орчим түвшин рүү харж болохоор хайж байна. За чин 7 сарын 3 7 сар хэлж जैन. Тэгэхээр хэвлээ нэг investing ороод нүгтч та. Ойрын мэдээлэл юу байна те? Томоохон гарах мэдээллүүдийг харцгаая. За тэргээд явах те. Дараа 7 хоногт за forms meeting-тэй юм байна. За тэг 9 гаргаа дараа 7 за тэрний дараагийн танаа наадмын үеэр баг юу гарчих вэ хаа? CPI мэдээ гарч ирнэ. За CPI мэдээ нэлээд сайн харах хэрэгтэй. За CPI мэдээ араас магадгүй Fed interest rate гэх том мэдээ гарах. Тэгэхээр энэ сарын CPI мэдээ яаж гарах нь вэ гэдгээс нэлээд шалтгаалаад маркет яах ихин шийдэгдэх болов гэж харж байна. За CPI мэдээд одоохондоо бол юу алга вэ? Хүлээлт бол алга байна. За одоогийн байдлаар инфляц бол 4.2% харагдаж байна. Тэгэхээр магадгүй доошо буугаад эхлүүл мэдээж сайн болж таарна. За тэгээд мэдээж энэ мэдээг бол одоохондоо бол юу байхгүй юм байна. Хүлээлт бол байхгүй. За тэгээд төгч байгаа зүйлээ дараагийн 7 хоногс л харж агаад ярих гэж бодож байна. За алтан дээр бол нэг юмэрхүү. За тийшээ доошо өсөх юм бол нэмэрхүү хөдөлгөөнтэй байна гэж бодож байна. Алтан дээр ч барыг нэмэрхүү сэрээч зурвал урчаар
болцсон юм байна дөөр. Одоо сэрэ татаад үзье те. Сэрч хаан төлөвний нэгдэг тав. Энд за. За сэрэ татаад үзвэл эн чин баг амар харагдаад байгаа юм шүү дээ. За сэрэ татах аргыг мэдээж сонсоогүй мэдээгүй хүмүүс байвал за мэдээж эхлээд үлээ 3 цаг тодорхойлно. A, B, C гэдэг 3 цаг тодорхойлчихно. За 2 дугаар цэгээс 3 дугаар цэг үүснэ. За ингээс 3 дугаар цэг үүсний дараа энэ 2 дугаар цэгийг доошо break хийсний дараа яг сэрэний нөхцөл бүртлээ гэж үздэг. За тэгээд энэ сэрээ бол ингээд 2 дугаар цэгээс доошоо break хийгээд унтчихсан учраас за энэ доошо чиглэн сэрийг бол зурж байгаа шүү. За энэ дээр бол шууд доо ашиглаад зурчиж байгаа гэсэн үг. За тэгэхэд ингээд сэрээзүүд харуул. За алтны хувьд бол нэлээд сайн энэ голын лайнд бол маш сайн харьцсан байна. За бас median line дээр маш сайн хариулт аваад унаад исэн байна. Өсөд исэн байна. Эндээс median line доошо стрээд унсан. За эндээс нэг 0.5 түвшин дээр хариулт аваад өссөн. Буцаад median line-тай харьцаж байгаа доош унсан юм байна. За унах унахтаа. За энэ доотлын 0.5 түвшин дээр нэлээд харьцсан байна. За одоо яг нэргээд маш гоё median line дээр шалгаж байгаа юм байна те. За цагийн графикийг харах юм бол дээшээ вектод шалгачихсан байна те. Тэгэхээр за магадгүй эндээс нэлээд том сэргүүслийн бас цэг байж болохоор харагдаж байна. За тэрний бол нэлээд сайн ажиглахын зүйтэй маань аюу гой цэг дээр ирчихсэн байгаа даа. За урдны 15 дээр энэ дээр бол нэлээд gap үүсээд шистэрсэн юм байна. За доошо стрэхтэй median line доошо straight эндээс нэг юмрхүү бэршмэгийн паттернээс доошо стэрчсэн харагдчих штэ. За энэ дээр бол дэш өсөхтэй бол нэлээд gapтай дэш өсөөд за тэгээд дээрээ тогтож чадахгүй байсаар доошо босоод нод ороод ирсэн юм байна. За одоо ингэ харуул яг гоё шалгаад touch хийгээд явж байна. За тэгэхээр энэ median line-ыг нэлээд сайн харсаа те. Яг л түрүүнийхтэй адилхан дээшээс тэр чадахгүй эндээс юмрхүү price action үзүүлээд байвал доошо short арилж байгаа. За эндээс харин магадгүй иймэрхүү bullish маягийн паттерн үүсэд дээшээс тэрчих юм бол дээшээ long арилж байгаа. Харна гэсэн үг шүү дээ. Эндээс арилж байгаа ихтэй. За bullish маягийн паттерн үүсчих юм шалан дээрээс нь long арилж байгаа. За эсвэл сэтрүүлээд арилж байгаа. За эсвэл бүр хоцорсон байвал за мэдээж ингэж үүсээд дээшээс трейд явчихвал median line дээр ирээд ингээд шалгаад ах юм бол median line дээрээсээ long арилж байгаа. За иймэрхүү арилжаануудыг ерөнхийдөө бол энэ наадмын үед хийж таарах юм шиг байна да. За тэгэхээр энэ арилжааг бол нэлээд сайн харцгаая. Мэдээж хариулт аваад байвал доош уналтан дээрээс нь short арилж байгаа. За median line-ийн дээр stop loss-ыг байршуулах хэрэгтэй шүү. За тэгээ заавал арилжаанд орж авал мэдээж stop loss-тай арилжаа заавал хийгээрэй. За тэгээ наадмын амралтыг тохиолдуулаад за мэдээж хөдөөгаадаа явж байгаа. За тэгээ хөдөөгаадаа явж байхдаа арилжаа хийчдэг те. Тэгээд stop loss тавиагүй сүлжээ мөлжээ тасрах аюул байдаг учраас арилгах амралтын үе дээрээ өчргөнөх арилжаа хийгээд авахгүй зүгээр маркетыг хараад апдейт зүгээр аваад явж ивэл зүгээр л гэж бодож байна. За тэгээд дараагийн даваар дээр уулзтлаа. Түр баяртай.